Сайн байцгаана уу ирэх юм хүндэт үзэгчтэй. Өнөөдөр та бүхэнтэйгээ Чонон сүлд гэдэг номоор уулзч байна. Энэхүү номын зохиолч нь Жанруу хэмээх энэ хүн бөгөөд түүний бичсэн өөр номнууд байдаг ч бүгдээрээ Чонон сүлдтэй холбоотой Чонон сүлд 2 гэх мэт байдаг. Тэгэхээр хамгийн алдартай ном нь бол энэ Чонон сүлд. Мань хүн яг уу Монголд 8 жил амьдарч байхдаа аж ахуй байдлыг хараад Чонны тухай зохиол бичсэн байдаг. Энд гэхдээ ном нь бол зүгээр амьтны судлалын сурах бичиг биш, харин уран зохиол гэдгийг хэлмээр байна. Энэхүү ном нь 2004 онд хэвлэгдэн гарсан бөгөөд 2009 онд монгол хэлээр орчуулагдсан. Тэгээ Хятадын 2005 оны хамгийн шилдэг зохиолоор шалгарч монгол хэлийг оролцуулаад нийт 36 улсын хэлээр хэвлэгдэн гараад байгаа. Чонон сүлд роман та бүхэндээ ярих гэж байгаа да таатай байна. Энэхүү номыг орчуулсан Болдбаатар гуай Хятад хүмүүсийг хоньтой зүрлэж, монгол хүмүүсийг чонтой зүрлж бичсэн энэхүү зохиолыг улс төрийнхэн том дарга нар авч шимтэн уншиж чинь хятадууд ингэж хүлээж авч хамгийн их заралт борлуулалт ихтэй номд орж ийн гэдгийг хараад маш их гайхсан гэсэн. Дарь гангийн хээр тал бол чонын их орон билээ. Харин хурдан тэрэг хурц буу зэвсэг илбэгсэн цаг үеэс тал нутгийн бартаа саадгүй цэлгэр уудмыг ашиглан хээр чоныг 10-20-оор нангуучлан хиймортой цог золбоотой явуугийн бахархал болгон тэнгэрийн нохоог амралт зугаалгын золиосонд гарах болсон билээ. Тэгэхдээ тэд ижил тэнгэртээд нь харагдана, илүү тэнгэртээд нь алагдана гэсэн чоны өвчл санааг үрээ болгодог. Гэвч энэ хүн чон хоёрын амьдрал зэрэгцээ оршиж байдаг юм шүү гэсэн цаад утгыг илэрхийлдэг. Энэ номон дээр хайр дурлал романс тийм зүйл юусоо гарахгүй. Тэгсэн хэрнээ уншигчдыг чулуу хөөлөх утга зохиолын сонгол арга хэрэглээгүй мөртлөө хуудас салгасаад явчих болохгүй. Үг үсгчлэн уншиж мөртгөөс өөр аргагүй байдалд уншигчдыг оруулж гадагт гаргахгүй хөтлөх тийм нэгэн иж шид энэ романд байна. За тэгээд одоо олон юм яриад яах вэ? Шууд гол ном руугаа орцгоё. Энэхүү роман эхлэхдээ Чинчин хэмээх Бээжингээс ирсэн сурагч өвөр Монголд ирж тэнцэнэ газар тариалангийн ажилд даатгагдсан байлаа. Тэрээр чоныг маш их сонирхов. Тэр хавийн монголчууд үгүй хятад хүн Монгол чоныг ингэж их сонирхох нь бас байдгаа хэмээн гайхан таалан олзууштайгаар баярлцгаана. Тэрбээр чонын тухай мэдээж судалж юм бол монголчуудын тал нутгийн амьдралыг мэдчих юм шиг санагддаг байлаа. Хүннүүгийн хаан Түүлийн үзэсгэлэн gooтой 2 охинтой байжээ. Ийм сайхан 2 охиныг азтай айлын бэр болгож хүний үрд өгснөөс хангаа нутагт үе доогийн тэр хоёрыг талд аваачин уул дээр орхилоо. Гэтэл тэр уулных нь хажууганд нь тэр хоёроос салахгүй нэг чон үүрээ засчаа хөвтээд ил. Дүүн тэр чон руу очих гэтэл их чинь байц чи тэр чон руу очивол цэвэр ариун бие бузарлах босуу гэхэд дүүн тэрний үг сонсохгүй чон дээр очин чонын хүүхдийг гарган тэр хоёр үржиж олширсоор улс гүрний хэмжээнд хүрчээ. Тимийн учир тэр улсын хүн ардын дуу чон үлэх мэт болсон гэдэг. Чинчин чонын үүрнэснийг бэлтрэх сүүлээд багаас нь тижээж үцгмөр санагддаг байлаа. Тэр санаанаасаа өөрөө ч гэсэн жоохон айжж ирэхдэг байлаа. Тэрээр Монгол айлуудаар явхад чонын ширдэг дэвсгэр байхгүй, чонын гутал мутал өмссөн дахтай хүмүүс харахгүй байгаа болохоор гайхаад яагаад бэлгээ өвөө монголчууд юм чонын хевс тавьж дээр нь гიშгэж хөвтөж унтаж болдгоо юм бэ гэхэд чон бол дээд тэнгэрийн амьтаа. Тэрний арьсан дээр гიშгэж хөвтөж унтвал тэр бол тэнгэрээ гутааж дормжилж байгаа хэрэг болно. Монгол хүн хизээж чоны арьсаар дэвсгэр гутас хийдэггүй юм аа. Тэр чинь Монголоо алдсан хэрэг. Чонын арьс дулаахан гэдэг нь бол үнэ. 2 нэхий зузаалаад ч чонын арьснаас илүү гүйцэтгэв. Чон тэнгэрийн амьтанд бол тэнгэр түнд хамгийн сайхан арьс үс төсийг өгсөн байдаг. Жохон чонын арьсан гутал өмсөхөд хөлн даарж исэн бол хөл нь бүр хөлс нь гоож чирхэж эхэлдэг гэдэг. Их л дулаахан явдаг юм тийм шиг байна.
Ямар сайндаа одоогийн монголчууд хүн нас барахаар түүнийг авсан дотор хийж газар болдог бол жинхэнэ монгол хүмүүс түүнийг амьдарны хүцэн зогцсыг хээр хайбач чаж чоны хоол болгодог. Тийм зүйлч байхгүй болж байгаа нь Монголоо алдчихж байгааг нэг хэрэгэл байлаа. Удалгүй хил даван өвөр Монголд 1000 гаруй зээр орж ирлээ. Тэр зээрийг чоноод яаж авлахыг бэлгээ Чинчээ хоёр холоос их л анхааралтай ажиглана. Чинчээ өвөөгөөс асуув, яагаад энэ чоноо дайрахгүй байгаа бэ? Энд ч худлаа боллоо доо гэхэд бэлгээ өвөө, чи анхааралтай тайван хүлээцтэй бай. Ханчин болно гэдэг чинь хамгийн түрүүнд дэвчээртэй байхыг хэлдэг. Энэ чоннор одоо дайрахгүй. Чоннор зээрдийг бүтэн өдөр дагаж явна. Зээрд өвсөдөн тэгээ цадна гидсэн дүүрээд ирнэ унтана. Харин давсгаас суллах гэж шээх гэж ах оронд нь дайрдаг. Тэр үед нь зээр яаж чадахгүй зугтаж холж явж чадахгүй давсганд хагараад тэгтэн чон бариад авдаг байна. Хожим чонын алсан зээрийг нь харахад дотор нэрэл давсганд хагарцсан байдаг байл. Тэрийг харан Чинчээ пүү энэ чоннууд ийм ухаантай гайхамшигтай амьд юм уу гэж доктороо ангаалаа. Яагаад монголчууд ийм цөөхүүлээ юм байж хэдэн сая хэдэн тэрбум хүнийг захирж эзэлдэг байсныг нь одоо л ойлгох шиг боллоо. Чинчээ бэлгээ өвөөгөөс 1000 гаруй зээрд бөөндөө байхад нь яагаад зөвхөн 100хан хэдхнийг чон агнаж байгаа юм бол бүгдийг нагнаад алчиж болох л байсан шүү дээ гэхэд бэлгээ өвгөн чон хүн шиг тийм шуналтай амьтан биш ээ. Хэрвээ бүгдийг налаад идчих юм бол дараа жил чон юугаа идэх вэ болчихно. Алсын хараатай амьтан шүү дээ чон гэж хариулдаг. Таал нутгийн нүүдэлчид өвс сургамал байгаль дэлхийд зэрэг том амийг эрдэнэт хүний амнаас илүү дээдлэн үздэг бол сүршмэл иргэд хар ам буюу өчүүхэн амийг хамгаалахыг дээдлэн эрхэмлдэг билээ. Гэвч их ам тасарвал бага амнууд яахан оршин тогтнож чадах вэ гэж өвгөн хэлдэг. Түрэг хэмээх чинь хүннүүгийн нэгэн салаа ашина овогтон хэмээгдэж буй тусгай амиг болон явсаар хожим хөрш улсдаа бут цохигдсон устав. Тэр аймагаас 10 настай нэгэн жаал хүү үлдэж хоцорсныг цэргүүд алж төвдлгүй хөлийг нь тайраад хайсныг үлгчин чон болж тижээжээ. Өсөж торинсон хойно чон лугаа нөхцөөж имслүүлжээ. Ван нь тэр хүүнийг амьд эдийг дуулаад хүн явуулж алуулав. Илч түүний зогцсон хажууд нэгэн чон байхыг үзээд алхаар завтал чон ухсхын Гуачон улсын умар зүгийн нэгэн уулнаа дутаан очив гин. Тэр ууландаа нэгэн агуу байжээ. Чон тэр агууд нуугдаад 10 хүүгэн төрүүлсэн бөгөөд 10 хүүгэн нь өсөж торноод ихнэр авч олон хүүг төрүүлэн тус бүр нэгэн овогтон болов. Одоо ингээ бурхан болоод чиг хангаа хишигт өгнө гэд хээр талд хаяа штэ. Тэг 3 хоногийн дараа ирэхэд тэр цогцсон байхгүй байвал чон идчихэж тэнгэрлүүд ившчихжээ гэдэг. Хэрэв 3 хоногийн дараа ирэхэд идээгүй байвал энэ альбин тэрэн болоод завсар ертөнцид үлдчихжээ гэж үздэг. Маш их муу үйл хийсэн бозартай нүгэлтэй хүнийг хангаа хишиг таалдаггүй юмсан жээ. Харин буян үйлцэн сайн хүнийг тэр дорн чон бариад идчихдэг. Тэгтээ зогцсон шүү. Чонын алсан байсан зээрийн зогцыг шуналтай хулгайч хүмүүс олон бүгдийг хуухаман аван үйлдвэр тушаа мөнгө олгочих. Ийхүү олзаа алдсан чонууд хилэгнэн. Хажуугаар нь бас бэлтгэх сүүлэх ажил гаарцсан хүмүүс чонын бэлтгэрүүдийг сүүлж аван хулгайлж алсаар байл. Бэлтгэрнүүдээ алдсан үлгчин чонч хилэгнэн чон сүрхтэй нэгдэж айхтартай улангассан чонын сүрэг бий боллоо. Тэд нэр хүнээс яаж шүүг авахаа мэдэхгүй байтал бөөн агтмоор хурж ирхэн тэрэ. Агтмоор дунд азарган чон байхгүй нь харамсалтай. Улангасч дайрсан өшөөг авах гэсэн атаа хурсалтай чоннууд бүгд тэр агтмордын сүргийг бүгдийг нь хяргаж орхихон тэрэ. Цасан шуургад игдсэн аимшигтай үед байсан болооч тэр бүх зүйл чонын дагуу болж хайрын сайхан мордууд бүгдээрээ чонын аманд орлоо.
Маргааш нь цэргийн хуарангаас шалгалт ирэн том дарга ирэн хаана байгаа газар нь явж очие гэмээр. Тийхүү агт мордыг нь хяар зөксөн газар нь очиход нийл цус нүж болсон айхтар газар байх нь тэр. Энэ одоо дайн болсон байх шүү. Энэ агт морд хариуцаад явж исэн малчин Батыг аваад иргэн Бат ирлээ. Батын нүур нэг хөлдсөн хөхөрч хавдсан цэнхэртэй дотроос нь жижигхэн шар шүүс хасгарч илаа. Тэрийг нь харахад гүн бэрх байл. Тэрүүгээр замчилж дагуулж ирж Бат өвчнөө дэсвэрлэн барь. Тэднийг дагуулж яваа нь энэ байж. Тэд бүгд очин хідэн чон байсан бол доогийн чоны мөрийг мөшгөн хөөж жимийн олоход чон саран хэлбэртэй байрлаж хилцсэн байдаг. Тэр саран хэлбэртэй байрлалыг нь харахад ойролцоогоор 40-с 50-аад чон байсан гэдг нь нотлогдлоо. Чон сар хагас хэртгэл өө гээл үлддэг. Тэгээд сүргээрээ дайрахтаа ч гэсэн тийг саран хэлбэрт орж дайрч, буцахтаа ч гэсэн тийг саран хэлбэрт ордог байлаа. Энэ нь чон Тэнгэрийн амьтан гэдгийг дахин нотолж байгаа мэт санагдана. Тэрээр чи болон 40-50% чонтой байхдаа бариулж идүүлээгүй нь яамаа та. Энэ хүртэл авчирсан болж шүү. Чоннууд агт мордыг намаг руу шахаж алсан байна. Гэхдээ бас л ухаантай байж шүү гэж цэргийн дарга хэлэн. Энэ цэргийн ур ухаан бүгд л юу нэг чонын ан ав хийсэн дээр байна да. Окоо ухаж танк дагуул болохоос шүр нь баг шүнөөрөө цастай бороотой шуурхтайг нь ажрын цаг агаарын байдал хэдэн хүн чон мөр хариулж явж байгаа гэх мэт бүгдийг нь сайн судалж байгаа дайрсан байна. Энэ чоннууд жайхтар ухаантай амт юм да гэн. Тэр явтал хоёр үхсэн чонын цогцыг оллоо. Нэг чон нь өлөгчин чон байлаа. Гээ хөөх юм ин бэлтэргээ алдцсан амтан ам 50 барин байж адуу руу дайрч ам тавьсан байж штэ хөөхийг нь бэлэг өгөн хилдэг. Нөгөө чон нь бол хизээч үр тодж харагдж байгаагүй гайхалтай том барын толгой шиг том сүрлэх сайхан чон байлаа. Ийм сайхан үстэй зүстэй чон морины хөлд дайруулж өгдөггүй юм азгүй гэв. Тэрний бүхсэн биенээс нь цус садарсан байхыг харахад адуу бүхсийг нь цөм өшгөлсөн байх нь тэрэ. Бэлэг тэр чоныг сайн ажилснаа хүзүүгэн дээш нь сунган харталж хүзүүнээс нь 4 чонын соёоны мөр олтгоо тэр. Хөөрхийн амтан адуунд зохиулаад бүхсэн бие алдсан болохоор сүргийн нэг чон нь тэрнийг ингэж амьдрсан ч биш үхсэн ч биш хоёрын хооронд байлгахжсэнаас зүйл дуусгахчийг нь чон найзаагаа хүзүүнээс нь тас хазж алсан байх нь тэрэ. Энэ чинь хүн шиг яасан сүрхийн ухаантай амтан бэ гэж тэд нар бодцгоо. Маргааш нь бөөндө хуралдан за энэ чоныг яах вэ? Яаж өшөөг авах вэ гэж хэлсэн. Тэгэхэд чоннууд энэ адууныхаа сэг зэмэндээ буцаж ирэх нь мэдээч. Гэхдээ чоннууд хүн буцааж өшөө авахыг гэдгийг мэддэг тул хэд хоног ирэхгүй. Тиймээс бид нэр шууд дайрахгүй дараа 7 хоногоос л дайрсан дээр. Би тэр адууны сэг зэмэнд тавьцаа чоныг хавх тавьчих. Тэгвэл хідэн чоныг ч гэсэн байрна гэж бөөндөө санал нийлцгээлээ. Удалгүй чинчэн боаз юунд хүмүүс нохоо өглөө. Тэнд бас нэг анч нохоо байдаг. Тэнд донд арслан гихч нэг нохоо байдаг нэг сонин нохоо. Холоос хүн харуул 4 нүдтэй банхар биш 3 нүдтэй банхар байна л гэж хар. Нэг нүдийн чон хазаа хийцэн. Би энэ битүү шарах сөрөг болсон. Харахад сүрдмээр айхтар амтан байла. Хав хар зүстэй. Даанч нэг гимэн тэр хонь барьчаад идэг байла. Монголын хээр талд хонь барьдаг нохоог шууд л бодийг хөдөлдөг байла. Гэхдээ тэр хуучин 2-3 чоныг барьж исэн болохоор тэр ач буйнаараа хүмүүс түүнийг бодийг хөтлөөгүй одоо болтол амьд явдаг байла. Гэвч хоныг барьдаг зуршлаараа очисон айл болгонондоо хөөгдөж байсныг нь өрөвдөн чинчэн өөртөө авсан гэж. Гэхдээ тэр бусад нохоонуудаас шаал өөр. Гадуур нохоог барьж авч нохооны мах иддэг хүмүүс зөндөө байлаа. Арслан тэр хүмүүст баригдаж ам ултарснаа нийлд. Тэр нохоо нартай ч нийлдэггүй, хүнтэй ч нийлдэггүй. Чинчэн хоол өгсөн ч тоож байгаа чинч байдгүй байдаг. Түүрийг чинчэн маш их гайхан бусад нохоо нар шиг ийм хүнд ойр тусч нохоо болгох юмсан доо л гэж хичээждэг байлаа.
Нохооны өвөг дээдс чон гэдэг шиг тэр нохоо яг л чон шиг санагддаг байлаа. Иймэрхүү нохоонууд маш аюултай. Чонтой нөхцөөд тэгээд хамтдаа нийлж хуурж хоньны хот руу орж дайрдаг болохоор түүнийг бушуухан шиг хүмүүс алдаг. Нохоог бодин хөтэлдэг болохоор тэгдэг. Гэхдээ хамгийн харамсалтай нь арслан гихч тэр нохооч тоохгүй, чонч тоохгүй, өөрөө чалин сонирхгүй ганцаархнаа холыг харуулдан бусдаас хол хөвтөх нь гунигтай яа. Чинчэн олон булгийн хорооныхоо хоныг хариулдаг хончин болжээ. Ойролцоогоор 1700 хонь байдаг бөгөөд нэлээд том сүлтэй хоньнууд л. Хоныг харна шөнийн цагаар эмгтээчүүд нь бас хардаг. Энэ нь чонноос сэргийлж байгаа хэрэг байл. Хонин сүрэг дунд 4-5 ивэртэй ямаа урд нь манлайлцсан явж яхан тэрэ. Яагаад тэгдэг вэ гэхээр ямаа хамгийн шимтэй сортой өвс ногоо хаана байдгийг сайн мэддэг. Хэрвээ чон харах юм бол шарлж ойрлоод эзэндээ дуулгадаг. Харин хонь гэдэг бол тэнэг мангар амтан. Чон гидсийг нь хүлсэн ч юу ч дуурдаггүй. Чинчэн бэлтрэх сүүлэх талаар бэлэг өвгнөөс асуух гэж гэрт нь очтол бэлэг өвгөн чонын хавхыг адууны шүлэнд чанжилаа. Яагаад тэгж байгаа юм бэ гэж асуухад хоёулаа явж тэр адууны сэгзэмийн хажууд чоны хавх тавина гэж тэр чансан хавхаа барин явлаа. Учир нь тэр хавхны төмөр сэгзэм үнэрийг дарж адууны мах шингээж тос түрхэж хавхыг далталж байгаа нь тэр яжээ. Тинхүү доошоогоо газар ухан хавхаа тавин их жавхтаж твхэрээ тавиад далталж хажууд нь дахиад тавилаа. Гэхдээ яагаад ийм ойрхон тавьж байгаа юм бэ та гэхэд чон хавханд орчих юм бол тэр хөлөө тастаад 3 хөлтэй догтлон явдаг. Харин 2 хөлөө тастаад яаж гүйх чадах вэ гэдэг. Энэ нь түнд маш харгас буюу хатуугаас хатуу санагдчих байлаа. Тэр ч дараа чи хавхыг тавин яаж хавх тавихыг сурлаа. Чинчэн өвөөгөөс яаж юу н чонны бэлтрэх сүулт юм бэ гэж асуув. Өвөөч түнд харамгүй эрдэм мэдлэгээ хэлдэг. Маргааш нь чинчэн бэлтрэх сүлхаар явлаа. Мэдээч анж басар нохоо арслан нохоогоо дагуулна бас нэг хятад боозуу ён хэмэх найцтай хамт чонын үүрийг анаастай хөвтөн. Тэгтэл чон үүрлүгээ гүүгээл орлоо шүү. Одоо хэдүүлээ дайрыг гэж бөөндөө мориндоо очиж нөгөөх рүү очиж нохоонууд руугаа үүрлүүн зан ороорой гэж чинчээ хэл. Нохоонууд ч гүйлдэн хурж ирж чонын үүрлүүнийг нь дайраал орлоо. Чонд хазуулсан болтой цээжээ уруулсан гарч ирээд цээжээ долоогоо л унлаа. Арслан. Нөгөө чоноо чалтлаа үүрийн инж бэлтрэх сүүл чадсангүй ямар ч хөтлөөсөнгүй. Маргааш нь эрэхтэй нөгөө нэг нүхийн хад чулуугаар дартсан. Хаагур юу байна гэ нохоотойгоо шинжлэхэд нохоонууд өөр болсон байл. Тэр үүр нь дөнгөж сая ухсан бололтой нэх гүнзгий биш. Дотор нь 7 бэлтрэг байх нь тэрэ. Тэр хоёр чинь 2 жил бэлтрэг тижээх юмсан гэж бодсон мөрөөсөл болсон хүмүүс бөөм баяр. 7 бэлтрэгэж бушуухан шиг шуудаан тийгээл аваад явлаа. Тэн гэртээ ирэнд доржиг дуудав. Дорчч. За би над 7 бэлтрэгийг чинь эд бат хийлгээти да тэгвэл гин. Гэтэл чинчэн надад нэгийг үлдээчихээ. Би нэгийг нохоотой ивсүүлж чонын авчаар гаргаж ирж сайн гүлэг гаргаад тэрийгэ хүмүүс зарыг гэж бодож байгаа гэхэд дорж хэл сонин харснаа. Наач нэрэн болох юм бэ шүү. Гүлгүүдөө заруул хідүүлээ баяжин те гин. Тэгвэл би ч гэсэн нэг бэлтрэг авдаг хэрэгэ гэж дорч хэл. За тэгвэл би гараад 5 бэлтрийг нь эд бат хийлгээти гэж сүүлнээс нь татан дээшигээ савж байгаа агаарлуу шидчихэн тэрэ. Хөөрхий юм уу бэлтрийг сарваад жагаал газар пат хийн ун цус олгоо хамаг юм хамар амнаас нь гарan газар пит хийн ун хүчгэлээ. Тэрийг нь чинчэн боозуучан хоёр арай ядан л харж байлаа. Тэрч 5 бэлтрэгийг цааш нь харуулчаад за
хувьтай л явсан байна да гин. Тэр 5 бэлтгэргийнх нь арсыг нь өвчиж янзлчаад хатаачлаа. Тэр тэгээ бушуухан өөрийнхөө нэг бэлтгийг аваад яваад өгөн тэрэ. Чинчэн ч өөрийнхөө нэг бэлтгийг харан тэрийг гэрээхийн хажууханд нүх ухан үлдээлээ. Нөгөөх чинь нөхрүүгээ орохоор лам орцсон юм шиг гэртээ ирсэн юм шиг санан бусдыгаа хайж байгаа бололтой хөдөлгөөнд орхон тэрэ. Тэрэнд баазуу яан. За би яваад үхрийн сүү аваад ирэх гэхтэн чинь хэрэггүй. Ирвэс нохооны сүүг нь уулгая гэд. Ирвэс нохооныхоо өвөрлөн гитэн очлоо. Ирвэс нохоо 3 гөлөгтэй. Тэр 3 гөлөөний дунд нь бэлтэргээ хийхин тулд нохооны тос дүрхэж нохоо шиг үнэртүүлэхин тулд бэлтэргээ үнэр оруулсан байлаа. Тийхүү дундуур нь аятайхан шургаж хийлээ. Нөгөө бэлтгэгч нь л хотноос ирээд хот минийг гэсэн шиг нөгөө мө 3 гөл гих чинь ийш тийш нь түлхэж татж хаяал. Бүх талынх нь мемийг хөөж өгч байгаа бол хамгийн их сүү ихтэй мемийг олоод ховхс орхон тэр. Нөгөө мө 3 гөлг нь хоолчгүй юучгүй оцорхон тэрэ. Тэр бэлтэрг нь нөгөө гөлгнүүдэд бодвол хамаагүй жижигхэн биетэй нүд нээгдээгүй 20 эдхэн оногтой. Харин нөгөө сүүгээ эджсэн нохон гөлгнүүд нь болохоор 2-3 сартай том гөлгнүүд байлаа. Тэр хоёр ч хараад "Гүй юм уу айхтар амтна. Нүдэн ч нээгдээгүй юм байж ийм амар зан арын шинтай байдгаа" гэхэд чинчэн араатан хүн Монголд байдаг. Адгуус хүн Хятадд байдаг гэж. Энэ гөлгнүүд бол бид нар харин энэ шоны бэлтрэг бол монголчууд байна. Хойлоо сайн хараад авъя. Энд хүний сурах ёстой зүйл их байх шиг байна гэдэг. Хөрхий мо анч нохоо ирвэс байн толгоогоо цуулган юу болоод байгааг харах гэлээдэг. Гэтэл эзэн толгоог нь дарсаар огтхон ч хөдлөгдөг. Тэрбээр сүулдэ чантран амьсгаад даран санаа алдан хувь тавилантайгаа эвлэрэн хөвтлээ. Эсэргүүцгээж билсэн. Харин нөгөө 3 гөлгөн жоохон мөө мэдчихэд ээжийнхэн хүзүү рүү очин гуруулаа наалтан унтлаа. Харин бэлтрэг хөхсөөрлөл. Гидсэн хагарч байгаа юм шиг амар том бондоожсэн. Сүүлдэж бүр санаа зов хүүе энэ одоо гидсэн хагарчихгүй дээ гэж татсан чинь бэлтрэг мөөмөө тавихгүй зулгаагаад хөрхий ирвэс мөөмөн өвцөн болтой гээ гинж хэлдэг. Тэр зогсолтгүй үдэл байл. Тэр хоёр чараад ёо чон чин хоол нойрондоо сайн тижээхэд жамархан амт юм байна да гэж бодно. Тийхүү тэр нэг бэлтэргээ хоолцоод гарган нэг охин гөлөвтэй цуг хийн. Тэр хоёр хооны сүүний үнэр авцсан болоод ч тэрүү бие биендээ их дотн бөөрөө наалдуулаад хөвтөд унтаад өглөө шүү. Тэгж байтал гэтлуудалгүй гаднаас баахан морин төвөргөнд тохиж хүн орж ирэн. За чоны дайралт наашаа ирж байгаа сурагтай. Бөөнөр чонын ан аванд явна да. Бэлэг өвгөн өдөр даад баруун зүг рүү явна. Яг одоо морин хоогоо аваад явцгаа гэх. Тэр хэд ч харанхуу хар шүн бэлэг өвгөнтэй нийлэн баруун зүг рүү явлаа. Чинчэн зөндөө олон харанхуй шүн харсан ч тийм тас харанхуй юу ч харагдахгүй шүнийг анх удаа л үзчихлээ. Маш их салхитай хаана яваад байгаагаа ч мэдэхгүй байсан. Тэр хэд цаашаа явсаар л. Явсаар 40-50-аад ч хонтой таарлаа. Бүгдээрээ тал талаас нь чоныг бүслэн дайрч нохоонуудаа туу гэж тавин голд нь очиж харан илүү гарсан чонуудыг уургалж авч даран алсаар. Тэд тэр ганц 2 чоныг алгах биш нийлд бүхэлдэнд нь алхаар зоригтой байсан байлаа. Чинчээний нохоо арсланч 2-3 чоныг бодийн хөтлөлөө. Тэр ч тэгээ 2-3 чонны арсыг өвчин авлаа. Чинчээч нохоогоо милан Бээжингээс авчирсан чихэр 3 ширхгийг өгч милан ирвэст 2-ыг нь өглөө. Арслан хөөрхий амтан биеэрээ болсон дүүрэн чонны шарах соргоо 7 хивтэн. Тэр хэд чи ийхүү хэсэг сууцгаан чоныг сайн агналаа шүү гэж бүгд тусынхаа чонын арсыг өвчин авцгаан. Бэлэг өвгөн энэ хятадууд яагаад нохооны мах идээд байд юм болоо? Сонин шүү. Манай монголчууд бол нохоог дээдэлдэг, нохоо бүр эзнийхээ амийг ч хамгаалж исэн түүхтэй.
Тийм учраас нохоо мах идэхээс цээрэлдэг. Жинчэнэ танаахан яагаад ер нь нохоо мах идтiin гэх жинчэн хэсэг дуугаа байснаа бодож бодоод. Манайд нохооны ашигтай үр шим гардггүй бид нэр сүүрэн газар амьдардаг болсоо та. Нохоо өт муухай баас шээс иддэг. Тэр нь күнзийн сургаалтай эсрэг байдаг. Ирхэнлэж ариун цэврийг сахидаг күнзийн сургаалын эсрэг байдаг тул бид нар жигшдэг. Мөн баян айлын хүмүүс л нохоо тижээдэг. Ядуус нь нохоо тижих боломжгүй. Тиймээс нохоогоороо ядуусыг айлгадаг тул хүмүүс нохоог үзэн яддаг нь аргачлгүй үстэй гэв. Бодлого тэр явд сумын засаг дарагшуу юм хурж ирнэ. За эндээс холгоохон дахиад зөндөө олон чон харагдлаа. Ойролцоогоор 20 гаруй чон байх шиг байна. Хэдүүлээ авч тэр чонуудыг нагнаж бүгдийг хүүс тэмдрээ гэдэг. Яаж тэхвэлээ гэсэн чинь хэдүүлээ энэ ой мод өвсийг шатаагаад чонуудыг гаргаж ирээд буудаа талаа хийчих. Монголчууд эртнээс ой мод өвсийг шатаахаас цээрэлдэг, галаас айдаг улсууд тул эсрэг үүснэ. Гэсэн ч том дарга ууртлан би тэр чонуудыг заавал олох болно, барих болно гэж очин өвсийг шатаадаг. Өвс жайхтар шатдаг. Дундаас нь чон гарч иж үсэрхнүү гэж нилээ айцсан боловч юу ч гарч иж үсэрсэнгүй. Бөөндөөч тэр өвсөн дээгүүр явлаа. Халуун үнсэн дээр гიშгсэн нохоонууд гонгонон гасалж байлаа. Тэр хэд явсаар л харин шатаж өгсөн нохооны зогцол боллоо. Чоны зогц байна уу гэж өшөө их хайсан ч 2 бух шатсан байхыг боллоо. Хүмүүс бүгд халаглан бух халаа ицсэн биш тий. Чоны гайгаас илүү хүний гайх юм да гэсэн ч том дарга толгоолон та нар юу гэж ярих чинь хамаагүй бид тэр чоннуудыг алхтаа л ална гэж зансаар байдаг. Ийхүү дайнд ялагдсан зэргүүчийг бүгдээрээ гэр гэрийн зүг гэлтэрцгээв. Чинчэн бэлтэргээ санан бушуухан шиг гэрте очие. Гэрт байхгүй дэлэндуулаад үлгчин чон очиод авцсан байх үү дээ гэж санаа зов. Очиход нөгөө бэлтэрэг чинь цодоос ингэцтэйг нам унтчиххан тэрэ. Харин хажууд нь байсан охин гүлгэн сэрцэн үлсөөд мэмэн ихэд байж идэг. Тэр охин гүлгийч ирвэс түгөөд явлаа. Чинчэн энэ үлгчин чонч эргэж ирэхээсээ өнгөрсөн юм байна да гэж бодлоо. Бат Женциян хоёр адуутайгаар манд чонын араас хөөн илддэг. Тэгсээр удалгүй нэг чоныг хөл рүү нь бууж шархтуулан араас нь хөөн нөгөөх нь ойроо цухтаж олдохоо байлаа. Цусын даган араас нь хөөн үзвэл хөлөө тас хазаад чон цаашаа явж цус нь үзэгдэхэж байлаа. Дасарсан хөлийг хараад Жанциян бич 3 удаа чон ингэж шархацсан хөлөө тасдаж байгаа харлаа та. Айхтрэн тийм аа гин. Харин бат түүнд хүн болгон адилгүй чон болгон ижилхэн гэдэг чинь энэ дээ. Яг уу дэлхий хөгжлүүсэд бүгдээрээ чоныг бүгдийг нагнаж дийлж чадах л бах. Гэхдээ чонын ухаан хүчийг хинч барахгүй баха гэдэг. Чинчэн бэлэг өгөнтэй хамт өвсний шин соргог газар хаана вэ? Малын бэлчээр хайхаар явдаг. Шин соргог өвстэй мал бэлчиг тохирсон сайхан газраач боллоо. Тэнд нь зээрэг чон агнаад цогцыг хайцсан байлаа. Чонын сэгзэмээр орхисон зээрийг махыг нь шаарч идэж арсыг нь өвчж авлаа. Бэлэг өвгөн өвөлрөө. Ялаа шумуул өвөл болохоор байхгүй болоод дулаан орохоор гарч ирдгийн учраа тэд нар тарав үүрлүгөө ороод ичгтэн цуг ороод иччихдэг. Таргууны үр нүхээ таглалцдаг тул гадаа хичнээн өвөл хүүтэн тачхинж исэн ч дотор нь пүг хийсэн дулаахан байдаг. Шумуулнууд таргууны цусыг сорцоор дулаан ороход тарав шумуул хоёр зэрэг дүхнээсээ гарч ирдэг ажээ. Тиймдээ чинийг байхгүй болоход устгахад чон маш их үүрэгтэй. Чонын хамгийн дуртай хоол бол тарваг. Мөн адуучин морьтой хүмүүст таргууны нүх хамгийн лайтай. Морь явж байхдаа хөллөө хуглана, бэртэн гимтэн тэр болгоноос адууч морьтой хүмүүс их жирэхдэг байл.
Чоны хамгийн дуртай хоол нь тарваг гэж зуран байдаг. Чон бэлтэргээ гаргах үед бэлтрийг хүнээс их айдаг тул хүнээс хол зайдуу газар байна. Тийхүү тэр адуу мал, хонь, ямаа хүрнээс хол байна. Юу идэх вэ? Мэдээч гарын доор хоол нь тарваг зурмал байдаг байл. Зээр яах вэ? Буугнууд чоноос хамаагүй хурдан гүйдэг тул барьж авч идэхэд их хэцүү. Бар бол зулцаг, хийлтэй, эрслэнгүүдээ ан авлаад идчихээрээ хаяад ганцаараа бүгдийг идчихдэг. Харин чон бол тэгдэггүй. Бусдыгаа ч гэсэн боддог. Дандаа нөгөө нэг хөл гар нь хугарцсан доглон, хийлтэй бэлтэргнүүдэд үлгчин чоннуудад ч гэсэн авалсан хоолноосоо өгдөг. Энэ чоноо бие биенээ гих сэтгэл хамтын ажиллагаа нь маш гайхалтай төгс байдаг. Монголчууд энээс суралцдаг байсан тул та дэлхийн талыг эзэлсэн гэж ярьдаг. Чинчэн бэлтэргээ маш их хайрлана. Гэхдээ нохоондоо ч гэсэн хайр хүндлэлийг дутаачгүй гэсэндээ нохоонуудаа ч маш их эрхлүүлнэ. Хэрвээ бэлтэргээ хилүү их эрхлүүлээд байх юм бол нохоонууд нь хардан өөрийг нь том болоод барьж идэн штт. Тийм болохоор бүгдийг энд тэнцвэх хайрлахыг хичээнэ. Бар унсан хүн бууж болтгүй. Харин чон унсан хүн бүр бууж өгч болохгүй босуу. Бэлтэргийн ч маш сайн чинчэнд дасаж түүнийг илж хамар амын оролдож бүр ам руу хуруугаа ихэд яадаг ч үйл. Харин хоол идж явах үед нь хоол байх хэрэгтэй. Хоол идж явахт хажуунаас нь явал ярдаглаад юу ч хүү дайрдаг байлаа. Затгалан чон өлөн чонон сүрэгт бариулаад дуустдаг болохоор одоо үлдэж хоцорсон нь өлөн чоны хойчсон юм. Монголын тал угаасаа дайны талбар байсаар ирсэн болохоор хамгийн хүч чадал, ухаан бэлэг, төгс идэж чаддаг, дайдж чаддаг. Атлаа затгалан үедээ өлөн байхын зовлог мартадгүй чонол үлдэж хоцрох боломжтой байдаг. Бэлтрэг хоол авчирч өгч ийн гэж эзнээ хайрладаггүй. Харин тэр хоолыг өөрөө олж авч идсэн юм шиг олзуурхан дайрдаг. Хоолныхоо төлөө бусдыг дайрч алхаас ч буцахгүй хамгаалдаг. Нохоо шуунаас бодвол эрс ялгаатай байл. Харин бэлтрэг цадчгаараа яах ч гүлгнүүд хоолоо идэж яхад нь хөвтөөл харж идэг. Чинчэн бэлтэргээ гээл дуудангууд нь сониучрахж хардаг. Мөн чинчэн бэлтрэг хоёр хоорондоо их л тасалдсан. Чинчэн хамар дээр нь хамраа хүргэхэд бэлтрэг эрүүгэн долоохон түүний харилцаа хоорондоо бат бөх болсныг нь нотлно. Түүний гидсийг нь илгэж байгаа нь яг л их нь бэлтрэгнийхээ гидсийг долоож байгаа мэт бэлтрэг маш их тааламжтгай зөөлөн гинэн баярлаж унгаж ихрэнэ. Ийхүү чинчэн бодно. Жек Лондоны цагаан соёо зохиолыг Ленин яахаараа амьдралынхаа сүүлийн мөчүүдэд эхнэрээ уншуулж байх байсан билээ. Ленин хүн чон хоёрын тэмцлийг тухай сонссоор үнэн мөнх нойрсоход харь үндэстний чонон сүлд түүнийг Маркстай уулзуулахаар авч утсан байж болох биш үү? Энэ хорвоогийн эрч хүч дүүрэн аваа хүн хүртэл аглаг тал араатан чонноос амьдралын мөн чанарыг илэрхийлж байхад өөр шиг нэг л хүмүүнийг өгүүлэх юм. Чинчэн бэлтэргээ харан амьдралын утга учир чинь тэмцэл юм байна гэж ойлгосон. Яагаад вэ гэвэл хүн төрөхдөл хэдэн мянган тэрбум эсэс ганцаархнаа нэг л эс бусдыгаа алж талан тэмцэж хүн болж төрдөг шүү дээ. Тэгэхээр энэ амьдрал юм байна. Тэрээр чоноод хижээж байхад өвгөн түүний гэрт ирдэг. За би танаа бэлтрийг чи хараат гэхэд чинчэн би танд харуулахгүй. Би энэ чоныг тижээгээ том болгож харах гэж байгаамаа гэхэд маш их дуурлана. Юу нохоотой эвсэлдүүлэх. Танаа чүтдэг луух чинь бид нэр мэгжтэй эвсэлдүүлнэ гэвэл та нар яаж уурлаж боож өгөх бол тийм юм гэж юу байсан гэж тэр маш их уурлаа. Сүлд чаргаа бар. За өөрөө л мэдтэй чи. Тун удалгүй баашингүй хэмээх тэрхүү одоо газрын дутгийнхан дараг хурж ирэн. За танаа бэлтрийг чинь би нэг хараат гэж харангуйта. Нэг сар тижээхэд ийм том болж байгаа юм уу? Жохон бэлтрэг байхад нь алддаг нь буруу хийж.
Өшөө том болгож аваад алсан бол овоо том чоны арьс авах байсан биш шүү гэж бодно. Одоо наадгаа алдсан ч тийжсэн ч ямар ч нэмэргүй болохоор чи тийжээж л байхгүй юу дөө. Хэдүүлээ юу ч гэсэн харж л бай. Шинжлэх ухааны үүднээс тийжээхэд буруудах юм байхгүй гэж Бошингүй хэлдэг. Харин чонноос болж гаргасан үүрэг хариуцлагыг алдааг нь чийл үрэн шүү гэж хэлдэг. Бошингу холын замд гарan маш сайн чон агнадаг 2-3 хүнийг дагуулсан явлаа. Чон аграх гад. Явж явах замдаа нэг чон олж харлаа. Хөгшин юм өө чаавс. Зүхтаал нөхрөө орчхоор нь тэр нөхрийн нутаал зогсож ирсэн. Тэгсэн чинь нөгөө нэг нь Бошингу хэрэггүй юм шүү дээ энэ чоныг. Алсан ч арьсны их сүртэй үнд хүрэхгүй шүү дээ. Харин Бошингу ихэд бодлошронгой хариул. Чон яагаад амьдралын төлөө ингэж амар тэмцдэг юм бол үххээс ч уцахгүй байдаг. Би цэрэгт байсан хүн. Би олон цэргийг даргалж исэн. Дайнд хүнийг тэг инг буцаж урвж орох гэсэн тийм баталгаа байхгүй. Хүн яаж ч урвж сольж болно. Харин чон нэг л зангаараа байгаад идэг. Би энийг алнаа. Энэ дайнд хүн өрөвдөх сэтгэлгүй байх ёстой. На зөөлөн занг авч хай гэдэг. Тэр хэд чоныг нүхнээсээ гарч ирнэ гэж манан утаж хэлсэн. Утаад халуун ногоогоо ч гэсэн цацаж бүр их хиншүү ханхлуулаад утаалсэн чинь харамсалтай нь тэр нүхэн нурж унж хөөхий чон тэндээ дарагдаж өгдөг. Зөндөө их гарч ирэхийг хүлээж найдсан боловч тэр чон тэнцэнэ үхэхээр шийдсэн байсан. Хизээч хүний гарт орохгүй гэсэн. Энэхүү үйл явдалт нь монголчууд хүндэтгэл үзүүлж тэрхүү нурсан нүхнийх нь балгасын тойрж чулуу хаян мэхин ёслолоо. Үрд цагт Чингис хааны морин цэргүүд үхтэй хүртэл энэ хөгшин чон шиг дайсныхаа зүрхийг жичрүүлдэг байсныг одоо харж байна уу? Та ч гэсэн тал нутаг дам бүхтээ орших монгол хүний үр хойчлохоор Монголынхоо сахиулсан шүтээнд хүндэтгэлтэй хандаж баймаар юм да гэж Бат Баашингууд хандаг хэллээ. Чинчийн сүршин байсан газраасаа нүүн сэлгэлтийн бүх айлууд нэг дор нүүлээ. Тэр нүүлсэн газарт нь бэлтрэг нэг л гайхсан байдалтай байх нь тэрэ. Тэр маш олон зүйлийг харж нүд нь ирээлжилж байгаа бололтой байдаг. Түүнийг гинжилж хайсан байлаа. Тэр гинж нь маш хатуу бөгөөд түүний хүзүүг нь ороод жаалчж мэдхээр хизээч тэр гинжээ тас татаж хайж чадахгүй байлаа. Гэсэн ч тэр гинжтэйгээ сүулдэ дасан гинжээ тойрч тоглодог боллоо. Харин өөрт нь ойртож ирсэн гүлгнүүдийг маш чангаар хазаж цусын гаргадаг байсан. Яагаад юм бол гэхээр тэд гүлгнүүд ирэх чөлөөтэй гүйлдэж хараалдаад тахад би яагаад энд ингээ хоригдоод байгаа юм болоо гэсэн санаатай тэд нэр татаархаж дайрдаг байсан. Жанциян нугасны өндөг олон түүнийг авчирлаа. 70-80-аад нижгээд их юм байх нь тэрэ. Тэрийг бүгдээрээ шаваагаа гартал шарж сонгон тавьж жантай хольж гутхан идэж гарваа. Тэгж найрлж идэл хажуу саахал дайлан галсмаа хүүхдтэйгээ зүгээрч тэрийг бөөндөө цугццгэлээ. Энийг идэж явахдаа Чинчэн бэлтрэг энийг идэх болов гэж ихэд бодно. Бөөнөрөө бэлтрэгийг өгөх гэж очиход бэлтрэг хонь харсан мэт гүн хурж ирж өндгийг залгилж орхиллоо. Бүгд харамссан байдалтай. Энэ чон ч амтлах мэдрэхүүгүй юм биш үү? Ийм сайхан юмыг ямар ч хэрэггүй шууд залгичлаа гэж Чинчэн хүүхэн хилэн ходоод нь байдаг ч юм билүү гэж хоорондоо ярин нэрхийн инээлдлээ. Чинчэн дорч хоёр чоныг яаж таруу гагнаж байгааг нүдээр үзэж харж дурандаж хүлээж илээ. Чон шумуул гарахаас өмнө тарганы нүхийг маш удаан хүлээцтэй анан хөвтдөг. Харин шумуул ялаа гараад ирчих үед тэгж удаан хүлээж чадахгүй шумуулнууд түүнийг тайван хөвдүүлдэг байсан. Тэр үед л хүн чон хоёрын хоорондох дайм болдог. Чон хонь адуу мал руу дайрдаг гэж дорж хэлдэг. Тэр хоёрыг ингэж юм ярьж байх зур хонин сүргэрүүн чон дайран орж нэг хоныг нь байрж аван идчихийдэг. Чинчэн өрлөн хүүе гэж хэлэх жахт нь дорж болно. Бэж наадах чинь идчихлээ. Тэгээд их босгоод ирэнгүүд нь хоёлаа дайрыг гэж ярьдаг. Чонч тамшаалан идэж тэр хоёр хүлээцтэй харж байгаад мориндоо гэж өрлөн шууд гүн очдөг.
Нөгөө чон шиш тийшээ цухтааж гүйж агаад хитрхи их юм идсэн гэдгээ мэдэн бөөлжиж бас бус идсэн юм гаргаж байлаа. Ингэж бөөлж явахт нь ч гэсэн дорж маш их ойртож чадлаа. Тэр араас нь хөөсөр чон хажууд нь байсан хонин сүрэг рүү товтлохлоо. Тэгэж уурганаас гарна гэж бодож илдээ. Яг тэр үед нь дорж уургалаж уургаа нарийсан хоолойг нь боогоод морьтойгоо зүг тэр чоныг чирээд явчихдаг. Хөөрхий чон хамаг биеийн салган жирүүлсээр цус мус намаар нь гараад хүчдэг. Тэгээд тэр уулын орой дээр чоныг өвчөөд арсын ядалж явах зур чинчэн түнтэй яриа өгүүлрэв. Чи ч зөрөгтэй юм аа. Миний морь гэж надтайгаа таарсан юм хариугүй юм явахгүй мөө. Ирэх жилээс л гайгүй морь олж авъя да. Нэрээ чиний тижээж байгаа бэлтрэг яаж юм да. Ажил төрөлгээ танахаар юусоо орж гарсангүй хүн амт нь сайн муугаар хэлэхгүй л ахын азулж гайгүй байгаа юм шүү гэхэд дорж би уржигдэр малиагаар цохоод алцсан гэдэг. Энэ үгэнд нь чинчээ маш их гайхан яагаад тэр вэ гэхэд уул нь манай бэлтрэг жижигхэн давжаа биетэй даруухан намуухан амтан байсан. Манай гүлгнүүдтэй ч их тасцсан. Би бол чам шиг гинжлэх ёстой байсан юм байлаа. Гинжлэхгүй л яваад байсан. Тэгсэн чи арай уржигдэр манай хүүхдийн гидсийг нь хүүлэх гээд дайрж исэн. Тэр үед нь би малиагаар цогч алсан. Юу н чоныг тижээдгүй байдаг чи их учиртай юм байна. Зан нь засардгүй юм байна. Чи ч гэсэн над бэлтэргээ мэдээтэл байхгүй бол өөрөө ноцуулаад амиа алдахыг хэн бэ гэх үг гэж хэлдэг. Энэ үг чинчэнд маш их хүн дээр тусч толгой дотор нь бөөн бодолд харагдав. Чинчэнд гай дайрхан тэрэ. Хоёр морьтой залуу гэрийнхэн зүг ирж яхан сонсогдно. За хитэн адууч байна да гэж тоохгүй байсан чинь нөгөөдүүл нь чонын үүр буюу бэлтрэг рүү дайрлаа. Нэг нь уургаараа чонын бэлтрийг уургалан авахд ганжингаа бариад чинчэн орилж шигаран араас нь хөөлөв. Чинчэнийг яахаас ч буцахгүй гэдгийг тэр хоёр адууч мэдсэн тул хурдхан шиг мориндоо мордож бэлтрийг орхин цаашаага довтлохлоо. Тэгэд зүхтааж байхдаа нэг нь эргэн хараад унага барьдаг муухай амтныг тижээн гинэ. Би хизээ нэг өдөр наадах чинь заавал аландаа гэж хашгирлаа. Чинчэнийг чоныг бэлтрэг тижээж байгааг хот айлууд мэдснээс хойш тэдний хэрэг хүмүүнч зүглэхгүй болсон. Тэр нүүдэлчингүүдийн дайсан болсон байлаа. Хөөрхий бэлтрэг маш их айн биеийн жижигсэн байхыг чинчээ харан аргадаж тайвшруулан биеийг нь нийлж байлаа. Амийг нь аварсан гэдгийг мэдсэн юм шиг л бэлтрэг чинчээний эрүүг нь 7 удаа долоолоо. Тэдэнд тулгарч байгаа бас нэгэн том асуудал нь зуны халуун нар байсан. Хөөрхий мо бэлтрэг төмөр гинжиндээ халж тэрэндээ түлэгдэж халуун наранд байж суух газраа олж ядан амьсгаад. Ядж яхад дуургуулсан тэр хүзүүн дээрх шарх нь бүр их халж өөрийг нь зовоож байгаа нь илтвэдэг. Чинчэн түүнийг яаж хамгаалах уу? Яаж халуун нарнаас хол байлгах учраа нэг л олохгүйсэн. Гэтэл нөгөө бэлтрэг чинь нүх ухаад эхлэх нь тэрэ. Нүх ухахдаа яг л зөв газраа ухсан байсан бөгөөд нарнаас бүрэн хамгаалж чадсан байл. Тэр доошоо ухсаар сүүлдээ гинжин тулчдаг. Гарч ирээд гинжтэйгээ нилээ их зууралдаж ноцтлож жагаад гинжээ яах ч аргагүй гэдгээ мэдэн буцаж орон нүхээ өргөсгөж эхэлсэн. Тэр байдлыг нь чинчээ хараад ямар ухаантай юм бэ? Би энийг хүртэл халуун нарнаас яаж холдуулахаа мэдэхгүй байхад энэ өөрийгөө ингээ аргалцлаа шүү дээ. Дахиж уурхтай хүмүүс хүрээд ирэх юм бол уургалж авч чадахгүй болчлоо. Энэ бэлтрэгч ухаантай юм да. Дөнгөж 3 сартай бэлтрэг юм байж хаанаас нэм ухаан гардаг байна гэж бүр тэр бэлтрэгийг биширдэг. Бусад нөгөө Бой Жунсү, Янко гэх юм хоёр хятадн ирээд ч тэр бэлтрэгийн нүх ухсныг хараад алмаарч гайхдаг. Ямар ухаантай юм бэ гэж. Тэр хэд энэ чонны бэлтрийг тижээхгүй дээр хоорондоо жоохон ярилцж эцэст нь тижээнэ гэдэг дээр бат зогсдог. Зуны орой намрын сэрүү болж байлаа. Чоннуудад буг гөрөөс гүйцэгдэхгүй. Зурам таргунууд улам нарийсч тэдэнд баригдахгүй болж байл. Тэр чоннууд яах вэ? Мэдээж мал руу дээр. Хон, адуу, инхүү хүн ба чон хоёрын дай эхэлж байгаа юм л та. Яг орой болж исэн чинь л чоннууд үлээд эхлэн тэрэ. Тэртээ хуулын цаа нэг чон
гэл тэр үлээний сонсоол хот айлын нохоонууд боргож хуцаал хав гэл хүмүүс нь тогоо шанагаа түчигнүүлээл орилж морилол хүй хай уухай гэл тэгэж орилж исэн чинь тэгэл нөгөө хүмүүс чинь бүр ядраад нохоонууд нь чадраад дахиж баг дуурхааргүй болцсон байсан. Тэрийг нь сонссон бэлтрэг бүр байж ядан гэд гинжснээсээ зуралтаад нохоонууд чи хуцдаг болохгүй л оролдоод идэх. Даанч чаддаггүй. Тэгээ оролж байгаа нэг хав хуу гэх нэг сонин дуу гаргадیں۔ Нохоо гэхэд нохоо биш, чон гэхэд чонд биш. Тэр дууг нь чинчэн сонсоод бүр шоолоод идэг. Төд дудалгүй хойхон талд нь чонын сүрэг тэр чигээрээ бөөндөө үлэх чимээ сонсогддог. Өмнөхөөсөө илүү чанга сүртэй байсан. Тэр дууных нь эсрэг малчаад нохоонууд бүгдээрээ дуу гаргаж чадахгүй чимээг болцсон байл. Яг тэр үед нь бэлтрэг чон шиг үлдэх. Чинчэн гайхаад өөх бэлтрэг чинь бас үлдэм үү? Би зөвхөн насан турсан чон л үлдэм байх гэж боддог байсан шүү дээ. 4 сартай гүлэг бэлтрэг үлж байгааг нь сонсохоор яг л том нас бид гүйцэн чон шиг харагдсан. Нохоонууд нь тойроод тэрийг хараад хөвтцсэн гайхацсан. Тэрийг хазаж алах уу эсвэл дуугүй болох уу яах уу гэдгийг мэдэхгүй гайхаад алмаараа тоцорсон байл. Чинчэн яагаад чоннуудыг ингэж үлдэм бол гэж дотроо их бодлоо л. Нохоонууд хав гэж гуцсах нь тэрүүгэн тэндээ богинохон чимээ сонсогдоод болчдөг. Харин тал нутагт чонын үлэн урт удаан явдаг болохоор маш сайн дарахдаг байсан. Цэргүүд маш сайн тоног төхөөрөмжтэй хэрэгсэлтэй байж дайддаг шиг хээр талд яаж дуурах чимээ хэрэгслээ чоннууд маш зөв сонгож үлдэм байна гэж чинчэн бодож олдог. Бэлтрэг үлж сурсны нэг гайн тэр завсар зайгүй үлээд л. Завсар гар улуулад болж өгөө хөлөлүүлээд шүнжин оройжин үлээд хав ойрын амтныг унтуулахгүй сандаргаж орхилоо. Яана ч одоо гэд дугуй болооч гэд амын нэг дарах гэж үзэл. Тэгсэн чинь нөгөөх чинь чинчэн рүү дайраад гарын самарцаар агаа шархтуулаад усын гараа шүүрүүлчихдэг. Чинчэн яах учраа олохгүй байсан чинь нэг санаа ордог. Бэлтрэг үлүүлээд сүрэг чон өлөгчн чоннууд нь бэлтрэгээ авах гад наашаа хүрээд ирэнгүүт нь өлөгчн чоннуудыг алъя. Үрх болгон ашиглая. Сүрэг чоныг дуудъя гэсэн тийм санаа агуулдаг. Оройч боллоо. Сүрэг чон чинчэний гэрийн зүг зүглсэн байсан. Бүгдээрээ үлж бэлтрэгч өөдөөс нь үлсэн. Гэхдээ бэлтрэгний үлж байгаа нь яг л харийн чон үлж байгаа мэт зөв хариу өгч чадахгүй буруу зүрүү үлээд нохоо шигч хаяа сонсогдоод л. Нөгөө чоннууд ч дуугуулаа буцаа явцсан. Нэг ч хонь адуу мал үргэдэггүй. Маргааш нь яг юу болсныг бүгдээрээ хэлсэн. Магадгүй бэлтрэг сайн хариулж чадахгүй байсан болохоор харийн чон гэж үтсэн баг. Нохоо байсан ч гэж бодоод тэд нэр тоохгүй орхисон байлгүй гэдэг. Зарим хүмүүс нь ч хам сайтай өчигдөр нэг ч мал үргэцсэнгүй шүү. Би юу н дараа хавраас бэлтрэг тижээнэ гэж ирж байгаа хүмүүс сонсогдно. Тэгсэн чинь чинчэний нөгөө 4-5 нохоонууд нь ол зомгтой ан зуугаад зурмж ирэх бариад хүрээд ирдэг. Нэг зурмыг нь бэлтрэгдээ өгөхөд бэлтрэг харахгүй 3 удаа ёсолж мөргөн тойрон явж илаа. Тэр нь яг л чон олзоо ирэхдээ тойрж авдаг тамийн тойрох шиг харагдчихсэн. Голд нь зурм тавьчихсан. Тэр ингэж хүндэтгэлтэй зүйл зан үйл хийснийхээ дараа зурмыг амтрхан идлээ. Чинчэн тэр үйл явдлыг хараад маш их гайхан. Энэ бэлтрэгт хэн ингэж зан үйл хийхийг зааж өгвөө. Энд чи юугаач мэдэхгүй байсан цаанаас ийм хийчихэж байгаа юм бах та. Ямар сони юм бэ гэж бодно. Бэлтрэг бусад сүрэг чоннууд нөөрийг нь хаяад явцсан гэдгийг мэдсэн юм шиг асар их гүнгэлж ийсэн чи тэр зурмны хоолыг идээд сэтгэл нь хөөрж баярлалаа. Цаг хугацаа явахын ирээр тэр маш том болж яг л жинхэнэ араат нас бид хүрсэн чонд өтрөхөө олж байлаа. Чинчэн бэлтрэгийн ургаж гүйцэж байгаа соёог нь томрох тусам дотроо битүүхэндээ айдаг. Ийм том соёо намайг урчуулж би ч юу ч хүү болох нь дэ гэж дотроо боддог.
Тэр бэлтэргийг авч гарч зугаалж гинжтэй нохоо мэт салхилуулдаг байл. Бусад айл нохтын хүмүүс түүнийг чонны бэлтэрэг чирэгдэн гүйж бүдэрч унжааг нь харан шоолж инех дуртай байсан. Чонын хөлийн аяыг даахгүй чинчийн араас нь бахардж амьсгаадан гүйж явдаг байл. Түүнийг гэрлүүгээ оруулахдаа буцаж харихтаа хоолндоо гэж хэлэхэд л бушуухан шиг гэрлүүгээ гүйгээ явчихдаг байсан. Нэг удаа бэлтэрэг бүр нилээн хол явчлаа. Тэгээд араас нь анч шар нохоо арслан хоёр нохоо нь цуг явж байгаа болохоор бас малиага аваа явж байгаа болохоор за буцах гэж яарад яах вэ гэд өшөө цаашаа явсан. Тэгсэн чинь л нэг шигүү өвс таарад тэр дотор битүү чонын шээс хангалждаг. Хөөхий бэлтрэг ихийгээ хайж авч исэн санаанда түүртэн шууд л үлж эхэлдэг. Үлэнгуут нь л чинчийн айж бушуухан шиг гэрлүүгээ явах га түүнийг угц татлаа. Тэр үед бэлтрэг маш их уурлана. Чинчээнийг хаздаг. Яг хөлийнх нь тэр шагаанд нь хазаад ясанд нь тултал соёогоо оруулчаад тавьдгүй л. Араас нөгөө хоёр нохоо хурж ирж болж салхан тэр хоёр нохоо бэлтэргийг сүйд мэд хийх гэж л. Чинчээч цустаа хөлөө байран бойл хичээлэн бушуухан шиг эмчтэр очиж галзуугийн эсрэг тариа хийлгэлээ. Ингээ намайг та чононд хазуулсан гэж битгий хэлээрээ. Би танд ном өгье гэж хэлдэг. Тэгэж номоор хуурахад түүний чонд хазуулсны бүх амьтан мэддэггүй өнгөрсөн байлаа. Гэртээ ирэхэд боож исэн Янко хоёр бэлтэргийг яах талаар хилцчихлээ. Чинчээнийг хадсан байгаа юм чин дахиад энэ хүн хазсан штэ. Хэдүүлээ энэ чоныг тавьж явуулъя гэж ярьдаг. Чинчээ их л бодлогошронгоо хандаж ганц хазуулчаа тавих юм бол ингэж их тижээсэн үр хөдөлмөр хөлс хүч маань талаар болно штэ. Ганцхан л арга байна. Хэдүүлээ чоны бэлтэрэгний соёог нь татаад авчи суулчи гэдэг. Соёогүй болсон чон тал нутагт юу хийх вүлээ? Наа чин бүр арай юм шүү. Хэдүүлээ болон зүгээр чонд хийж яах гэж ярьсан сэтвээсээ гажаад байгаа юм шүү гэж ярьдаг. Маргаашинч боллоо бэлтэргийг амын ангаалхан чихийн татдаг. Бэлтэргийг ч угаасаа тоглож наадаж янз бүр болгодог байсан болохоор эсэргүүцэл үзүүлсэнгүй харин ч тааламжтай байдал. Бахиа үнэртүүлэн дасгахад бэлтэрэг бахиар нь хоёр хөлөөрөө ээлжилт сольж дээр нь гიშгэж тоглож ил. Яг тэгэж нарны өөд соёог нь гаргаж ирж хагаад 4/1 хэсгийг тайраад хайчдаг. Уул нь ийм ихэд бөө юм болно гэж бодсон ч юу ч болоогүй бэлтэрэг ямар ч эсэргүүцэл үзүүлсэнгүй 1 минут ч хүрэхгүй хугацаанд болсон болохоор маш их гайхлаа. Хэдүүлээч буруу юм хийгээд байна да гэж Янко хариулдаг. Ийхүү ялаа шумуулны үе ихэрлээ. Өвөр Монгол аймгийн олон булгсан бол шумуулаараа маш алдарт. Зүгээр явхад битээр л амаа ангаалахад л амруу нь 7-8 шумуул ордог байсан. Хаал яванд битүү шумуул. Мал, хүн, чон, амтан, зурам бүгдээрээ л шумууланд дарагдаастай тийжлэстэй зуныг бардаг байлаа. Энэ нь ч чонд маш хэцүү байсан тул бэлтэргээ яаж тэр ялаа шумуулнаас хол байх вэ гэж чинчээ их бодож байгаа. Аргалын утаан донд байлглаа. Тэгсэн чинь хөөхөн нөгөөх чинь утаанаас аймаар айдаг болохоор зүхтаалс. Яах учраа олохгүй байж байгаа л тэр утаан донд байхаар шумуул түүнийг зовоохгүй байна гэдгийг мэддэг. Тэгээд бүрэн утаандаа ч орч чадахгүй нэг айдсан нэг байцтай нэг байсыгээл ороод гараал байжсэн чинь нохоонууд утаа сунгалж байгаа хараад бөөнөрөө гүйж хурж ирээл утаан донд хөвтцсэн. Чон хараад бүр гайхаа шок. Тоглын наадын ихэд юусоо ирдгүү байсан. Бүр өөртөө тооч хуцдаггүй ирүүс гэд нохоо ирдсэн. Гөлгнүүтээ цуг хөвч байгаа хараад бэлтрэг бөөн баяр. Намайг тоогоод ирччтэй гэж дотроо бод. Тэг хэсэг ажижснаа тэд нэр өөр дөр нь биш энэ утааны төлөө ирсэн гэдгийг мэдэн өөрийнхөө сайхан боломжийг нохоонууд далдснаа анзааран нөгөө хэдийг чинь хөөж дайрч явуулан өөрөө утаан донд хэвтээд өгөн дээрээ. Тэр утааг маш их сонирхон ойртож яг юунаас болж асч чадж байгааг харах гэж байгаад гахад цацсан. Цаашаага явснаа дахиад л сониуч зандаа татагтаад наашаага хурж ирээд гахад цацаад байдаг бол. Адуучид ихэнх мордоо унаг байцгүйгээ чонд алддаг. Тал нутаг битүү үхсэн
адууны сэгзэмээр байсан. Энийг харсан тэрхүү хотын дарга бөөн уралсан. Удахгүй Өвөр Монголын олон булагч сумд цэргийн нэгтгэл ирнэ. Энд сүрэн газар байх болж бий болгож бүтээн байгуулалт хийж кино, театр, сургууль, имлэг барьж та хэдийг сүрэн амьдралтай болгоно. Худаг гаргаж өгнө, та хэдийг амар болгоно гэж ярьдаг. Зарим малчид үүнийг сайшааж хурдхан шиг тэр цэргийн нэгтгэл нэрээсэй гэж хүснэ. Харин өвгөн хөгшчүүд л дуугаас уцгааж өгдөг байл. Чинчэн энийг дотроо маш их харамсан. Энэ сайхан тал нутаг одоо байхгүй болно гэж юу гэж бодхоос л зүрхэн шимширдэг. Бэлтэргэмж нэлээд том болсон бөгөөд түүний хоёр чихэн маш онцгой. Тэр хоёр чихэн заавал илж имэрдэг байл. Бусад нохооных шалчилсан байдаг байсан ч чооных яасан ч яаж ч дарсан чихэн соотоогоо л тийш босоод ирдэг байсан. Тэр чихэд нь маш их дуртай. Байж болох өтсөн, өмхийрсэн, муудсан мах тэр бүрийг чон идэх маш дуртай. Тийм юм идчихэд ерөөсөө өвчин авдаггүй байсан ходоодных нь ашигтай бактери нь маш гайхалтай байсан. Чинчин түүнийг хараад гайхсарсан. Ёстол манайх гэрийн хогийн сав болж дууслаа да гэж Янко хариулж хэлжсэн. Тэр том болохын хэрээр хийж байгаа зүйлдээ чинчин улам л харамсаад л. Яг л чихэн чон шиг болоод идэг. Тал нутагт нь тавиг гэхэр соёог нь тайраа тайцсан. Соёогүй чон тал нутагт юу ч биш. Гинжлүүлж уяг цаар аваад тулдаан дайнд бэлэн биш туршлагагүй амтан тас татуулаад өвхнө. Би ч буруу юм хийлээ нүгэлтэй хүн юм да би гэж өөрийгөө дотроо зэмлдэг байлаа. Тэгсэн чи яах чаргагүй тэр чоноо үргэлжлүүлээд хижээгээд л байсан. Удалгүй бэлтрэгдээ амьд туулаа өгдөг. Тэр туулааг яаж идэх учраа олохгүй туулаа түүний нүрийг самардаж чихэн сэтэлдэг. Гэсэн ч яванда аргыг олж туулааг иддэг. Гэтэ тэр эхлээд эд бад хийж амийн тастаж идэхгүйгээр шууд өмхөөр намдаар нь идчихсэн. Тэгж сургалт болгож хөөрхий туулааг золиослсон доо. Төд удалгүй армийн нэгтгэлээс хэдэн дарга нар хурж ирж чинчээний герт чон үзэхэр ирлээ гэдэг. Тэд нар ч бэлтэргийг үзчихэд энд ирсэн сайн юм боллоо. Хідүүлээд нөгөө талаас нь буудвал чоныг арсыг баг гимтэж авах юм байна гэж бүгдээрээ бэлтэргний бие арс үсийн анхааралтай харна. Тингээд хотын дарга за та эдээс нэг нь бидэнтэй цуг чон авлахаар өнөөдөр явна да. Дахиж та эдийг дуулж санаа болгохгүй гэхэд чинчээ явахыг дургуулах нь. Янко руу шахтал Янкоч явахыг цааргалжил. Чинчэн арга мухуртан за би явъя гэдэг. Тэр ч жибэнд суун давхиж гарч өгсөн. Чинчэн тэднийг олон булгийн хойд талын элстэй газар руу дахиулаад явуулсан. Тэр газар хилтэй ойрхон байдаг болохоор чонноо зүхтаага тилд аваад гарчна гэж бодчихсон. Гэвч яг үндэ тэр буруу ботсон байсан. Бүгдээрээ жиптэй явж исэн чинь л хоёр том чон хойд уулын ингэртээ гүйж идэг. Тэрийг хараад цэргийн дарга нь за нэг машин нь чигээрээ хажуу талаар нь гараа яв гэж хэлдэг. Энэ хэлэх үгийн сонсоол чинчэн тэр цэргийн дарга ямар нарийн арга тактиктэй мундаг хүн бэ гэдгийг мэдэрдэг. Тэгээд давхичаад явж явах замдаа нэг мэрэгэн буудагч нь ганцхан сумаар л нэг чоныг унгадаг. Тийм нэг дэгэн доог нь хийсэн газартай хөндлөсөн машин дээр нэгэн сум гаргаж чон буудаж алж яана гэдэг бол маш амар хэрэг байл. Чинчэн чоныг дахиж үтдэг тийм зан чанартай хүн болохоор бүр их шар үсэн сэртгэжсэн. Тэд 30 минут хүрэхгүй хугацаанд 3 том чоныг буудаж өнгөрсөн. Тэр 3 чонныхоо зогцыг машиныхаа ард ачиж яхад чинчэн та нар одоо эдрийг яах гэж байна гэтэл идэн дээ гэж хариулдаг. Иднэ яаж идэх гэж байгаа юм? Гашуу амттай гэд манай монголчууд иддэггүй штэ гэсэн чинь. Нохоо махнаас илүү амттай чоны мах чинь гоё байдаг байхгүй. Эхлээд нэг хоног хүүтэн усанд сойж шивтрийг нарилгах хэрэгтэй. Тэгээд саримс халуун ногоогоор амтлаад идэхэд ч мөн янзтай шүү дээ гэж хэлдэг. Цэргийн ангийнхан ирснээс хойш маш олон чоныг алж устгаж исэн. Тэгэд сүрэг чон нь хил даваад хойшоо гарцаан гэсэн сураг ламжав хэлдэг. Энийг сонссон чинчэн сэтгэл нь өмөрдөж одоо бэлтэргээ
чонон өлөгчөнд алдчихгүй гэж айх биш. Харин өөрөө тэрийг хүнд алдчихгүй гэж айдаг болсон. Гэтэл юу юугүй сэлгэлт нүүлт болоо явцсан. Нүүх гэхээр бэлтэргээ яах вэ гэж мэдэхгүй. Хуучин бэлтэргээ жоохон жижигхэн байхад нь хөөхөө нэг арга савнд хийгээл авчдаг байсан. Одоо бол дунд хэрэг хэмжээтэй том болцсон болохоор яаж авч явах учраа олдгүй. Үхэр тэрэгч болддгоо. Тэгээ яах вэ гэсэн чинь Янко за би нэг үзье гэдэг нөгөө бэлтэргийг чинь чирээд гинжтэй татаад аваад явдаг. Тэгэж татаж явтал нөгөөх нь Янко руу дайраад за болохгүй мэн үхэр тэрэгний ард хөллөөд гинжлээд авч яв гэсч би наадах чи үзсэн болохгүй юм байлээ гэсч одоо тэгэж явхаас өөр зам байхгүй гэж үхэр тэрэгний араас гинжилдэг. Бэлтэрэгч гүжүүдэл зөрүүлдэлсээр хоёр гар хөлн зулгарч хүзүүнээс нь цус сахарч ирсэн ч гүжүүдлээ л идэг. Тэгэж байран байж нөгөөх чинь бүр хараад чинчээний зүрх сэтгэл нүмрөөд яана юу болж байна гэж гүүч очтол бэлтэрэгний ам хамраас нь цус гарцсан хоолой наймаар шархалцсан байдаг. Ингэж явж болохгүй юм байна гэж чинчээ үхэр тэрэгэн дээрх хэрэгтэй гэсэн юмнуудаа бүгдийг хайж шидэж шулуудан гутаа оронд нь бэлтэргээ тавиад үхэр тэрэгэн дээр хөлдөг. Яг ингэж яхад нэг сони юм болдго нөгөө нэг айхтар догшин эсэргүүцээд исэн чон чин ямар ч эсэргүүцэлгүй харин ч бүр айж хулж исэн байдалтай үхэр тэрэгэн дээр байгаад идэг. Чонд чин ч гэсэн сул тал гэж байдсан болов уу гэж чинчийн маш их гайхан бэлтэргээ харж боддог. Чон тал газартаа хүрсэн байхдаа л догшин сайн чанартай байдаг. Газраасаа холдоод агаар дээр байхад ирэхээрээ л айж сул дорой болд юм байна. Хүн шиг бас сул талтай л амт юм байна да гэж боддог. Ингэж явсаар хурж ирэх ёстой газраас ирж нүүдэл суудал маань амжилттай дуусдаг. Гэсэн ч чоны улаан хоолой хүзүү маш их шархалсан тул цус шүүрж исэн. Хоолой идэхдээ хүртэл хурдын идэхгүй баг багаар удаа зэлгэж соёон хүртэл тасарч унахч исэн. Хоёр тийшээ санжигнаад юу юугүй л мултарч унахч байгаа харагддаг. Энийг хараад чинчээ маш их өрөвдөнө. Түүний гаргаж байгаа баас нь хүртэл тас хар өнгөтэй саарал биш байдаг. Чинчийн мал имлэг бараад атч бидэн дээр эмч ирэхгүй дээ. Яах вэ гэж санаа зовтол удалгүй хэд хоногийн дараа буцаад л нөгөө цовоо сэргэлэн зандаа орж бэлтэрэг маань гайгүй идэгдэг. Галцмаа хажуудлынх нь хөрш айл болцсон болохоор тэдрийг та хэд манайхаар орж ирж ийл та гэдэг. Гэхдээ бид нэр одоо бэлтэрэг тийжээгээ танд цаадуулж байгаа хүн яахан байн бай ирж чадах вүлээ гэхэд би та хэдийг өмөрөөгүй байсан бол танай бэлтэрийг ч айл үжээ хүмүүс алдчих байсан шүү гэхэд та юу гэж өмөрдөг байсан юм бэ гэхэд хятадууд бүгд чоныг үзэн ядаж махыг нь хүртэл иддэг байхад ганцхан чинчээ Янко хоёр л чонд дуртай байдیں۔ Тэр бэлтэрэг тэдний хөвд өргөмөл хүүгээс нь өөрцгүй юм шүү. Цаад хоёр чинь чоны учрыг сайн олдог болчоороо мангай монголчуудаас өөрцгүй болно гэсч би та нарыг өмөрдөг байсан гэхэд энэ үгд нь маш их урамшин чинчээ баярлаа л гэж хэлдэг. Бэлтэрэг нилээн том болох тусмаа байгаль руугаа тимүүлж ирэх чөлөө хүссэн. Тал нутаг сайхан газар нүдэн дээр нь байхад даанч тэр очиж чадахгүй да маш их шарлахан өөрийгөө алчих гад иддэг байсан. Тэр болгоныг нь хараад чинчээ маш их сэтгэлээр унаа. Хоолойныхоо яр шархаа хөндөд бүр болохгүй болохоор нь бэлэг өвгөнийг дуудлаа. Бэлэг өвгөн хоолой руу нь уушиг бүхлээр нь залгиулаад хоолойноос цус гарч ирснийг нь тогтоос. Тэгээд нэг цагаан им хийж түрхчээд иш инэмүүд чон байгаль дээр зэрлэг догшин амьдарч явах ёстой байтал нохоо амьдралаар явдарч яхаар үхсэн дээр дээ шулуухан. Чин бэлтэргээ өөрийн гараараа л гэж чинчээ чууд тушаадаг. Чинчээ би яахан өөрийнхөө арай хиж тэжээсэн бэлтэргээ аалж зүрхлэх вүлээ гэхэд бэлэг өвгөн маш дууртайгаар хаалхын хаан гараад морио дашуурдаад гэрийн зүг гидэн годон хийдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам бэлтэрэг маань явах гэж тэмүүлсээр л тэр болгон нэр чинчээ маш их харамсаж өөртөө гим шил төрж байдаг байсан. Бүр аргаа ядаад төвөөс эмч дуудаад үзүүлтэл ямар ч нэмэргүй юм байна өө. Чон тулдаалт ис чинь нохоо байсан бол айл үжи өгцөн байгаа. Энэ үхэх нь цаг хугацааны л асуудал болж тээ гэд урамд нь хэмч бичиж өгсөнгүү, юу ч өгсөнгүү гараа явд.
Чинчээ нүдэндээ нулимстэй сүүлийн удаа бэлтгэрхтэйгээ хоёр тухай нийлүүлэн түүнийг илж таалж агаад гараад малиа аваад толгой дундуур нь хүчтэй гихч нь буулгаад цөглөө. Чонч нэг ч үг дууралгүй газар пидх юм унж үхдэг. Нохоонууд үхсэн бэлтэргийг үнэрлж шиншилчээд зүхтаагаад явцдаг. Ганцхан арслан л хоёр эзэн рүүгээ гуцаад байгаад идэг. Энэ харамсалтай явдлын дараа тэр хоёр нүдэндээ нулимстай бэлтэргийнхээ арсыг нь өвчиж, махыг нь хээр талд аваачиж чаяхад бүрэгдүүд тэнгэрийн амьтанг зооглосон. Тэр хоёр хоёулаач болохгүй зөндөөл юм хийлээ дээ. Машид их хэлэх үггүй болцсон байдаг. Арслан нохоо нь нэг өдөр гадуур явж агаад хүнд буудуулаад цогцсон хаана явсан мэдэхгүй алга болцсон байдаг. Цэргийн нэгтгэл дээр ирсэн хятадууд нохоо маханд амтаршсан тал нутагт таарсан нохоо бүрээ буудаж алж идэж байгаа. Тийм ч учраас тэр хэд маргалдаад алуурчинг нь олж чадахгүй нөгөөдүүл нь өмөрөөдсөн. Ингээд хайртай нохоо арслангаа чалцсан. Нэг хүний цогцсыг үхэр тэрэгэн дээр ачаад явж исэн нь бэлэг өвөө хүний цогцс байдаг. Бэлэг өвөн үхэхээ өмнө өөрийнхөө цогцсыг хээр талд аваачиж чонд идүүлэхийг хүсэж гэрээсэлсэн байдаг. Нэг бодлын маш азтай бөгөөд маш азгүй хүн юм да гэж чинчээ дотроо боддог. Монголын хамгийн сүүлийн удаа чононд зогцоо өгч тэнгэр твшиж байгаа хүн гэхээр маш харамсалтай ч гэсэн өөрийнхөө зогцыг чонд идүүлж байна гэдэг нь маш том азч хувь тохиол юм шиг түнд санагдсан. Энэ их айхтар үхэл хахацл зүйл тохиолдсны дараа Чинчээ Янко хоёр төв бараадаж Бээжинд очдог. Бээжин дээрээ мэрэгжлээрээ нэг нь механикчаар ажиллаад Чинчээ агуулгын ярав хийсэн. Түр удалгүй тэдний илгээлтийн цаганж дуусч тэд нутаг бутсан Бээжинд очиж маш том үүрэг ажилтай болж Чинчээ маш том хуульч болоод Янко нилээдгүй алдартай мэрэгжлээрээ сайн судалсан судлаач болоод гарч ирдэг. 30 жилийн дараа тэр хоёр 50 нас хүрсэн хойноо олон булаг дээр очлоо. Бэлэг өвнийг хилээд хараагаадсэн тэр газар нь яг л дүрээрээ бахан тэрэ. Цүлжилт амар явсан байдаг. Тэр хоёрын замд нь мал, ахуу, хонин сүрэг юу ч харагдаагүй. Монгол гэрч харагдаагүй. Битүүл төмөр цементэн хан сүрэн газрууд шороо тоосондоо дарагдсан аимшигтай газар харагдсан. Тэр хоёр түүнийг хараад сэтгэл нь маш их өвдсөн. Тэр хоёрын явж явах замд асар том нуур байдаг. Тэр нуураар машинтай давж гардаггүй. Тэр нуурыг хоёлаа яаж давж гарандаа гэж дотор сэтгэлээ зовоож жогоод очисон чинь тэр хоёр мэл гайхаж цэлэх хөрсөн. Нөгөө нэг нуур чинь юу ч үгүй ширхтсэн зүгээр нэг нойтон газар байдаг. Тэрийг хараад тэр хоёр бүх сэтгэлээр ундаг. Тэр хэд явсаар Бат Галсмаа хоёрын гэрт очдог. Галсмаа хараад нүдэндээ нулимстэй. Чи яадаг хүүхэд вэ? Бусад дэлгээлтийн эзэд 2-3 удаа ирээд ах чинь намайг одоо үххийх нь өмнө нэрж байгаа мó 20-30 жил нэг ч удаа ирэхгүй хаагуур явж идэв гэж хэлдэг. Чинчэн дотроо их л гунигтай ширтэж тал нутаг минь талхлагдчихжээ. Та нарт их хонь байж хэдэн хонь байгаа гэж асуухад ойролцоогоор 3800 хонь байгаа гэдэг. Та тэгээ бэлчээрийн даа зэтрүүлсэн юм биш үү гэж ихэд Галсмаа хүүхэн бэлчээрийн даа зэгтүүлээгүй. Бид нэр олсон мөнгөө өвс авч тэднийг хоолдог. Заримыг л онд минд оруулж ихэнх хургнуудын зард юм аа. Одоо ч тал там болоод талхлагдаад ирэхээр чинь хурмс тэнгэр хүртэл бороо усаа хайрлахгүй болчтой юм шиг байна. Жилээс жил тал газар минь муухай болоод байна да гэж хэлдэг. Тэд нэр Галсмаагийн тухайчоод маргааш нь өөр айлууд руу очиж найрлж согтож стол нэг уулзаагүй хүмүүс уулзаж бөөн баяр болцоодог. Тэр хоёр Хятад Монголын ялгааг бодож монголчуудыг чонтой зүйрлэж, хятадуудыг хонтой зүйрлэж, хятадууд яагаад газар тариалан эрхэлдэг болсон нь газар зүүн байгаа орчноос их хамааралсан. Дэндүү том өргөн газар нутагтай учраас газар тариалан хийхэд маш тохиромжтой. Бид нэр буруу замаар явцсан байна гэж
Чинчээ тайлбарлаж ирдэг. Хятадын күнзийн сургаалд бусдыгаа хайрал, даруй төлөв бай, номхон номоо бай гэдг нь яг үүндээ хонь шиг байлгаад байгаамаа. Манай хятад улс шар мөрөнгөд эдэлдэг. Их мөрөн гэж ярьдаг, ээж мөрөн гэдэг. Гэтэ яг үүндээ шар мөрөн бол бидний үндэссэн том газар биш ээ. Өвөр Монгол бол соёлын хувьд хамгийн том газар. Эндээс бүр чулуун зэвсгийн үед амьдарч исэн хүмүүсийн үнэт олдуурууд маш их олддог. Мөн тэр хоёр цаашлаж Хуан, Цян тэр үеийн хүмүүсийг ярьдаг. Тэрээр судлаач болсныг ч хэлэхгүй маш эмх зэгцтэй зөв дэс дараалтайгаар хятадын түүхийг ярин улмаар Монголын хүннүү төрөг үе ямар байсан гэдгийг хооронд нь харьцуулж боддог. Хятад улс дотроо 56 үндэстэнтэй. Тэр 56 үндэстэн нийлээд дундад улсаа, дундад Аз гэж ярьдаг. Тэрхүү дундад соёл нь ямар хуу юм гэдгийг маш дийлгэрэнгүй тэр хоёр хоорондоо ярилцаал байдаг. Юуны нэн тэргүнд үндэсний зан чанар гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Үндэстний зан чанар нь тухайн үндэстний хувь тавилангийн үхэл сэхлийг шийдэх гол зангилаа болж байдгаараа альва улсын хувьд яах аргагүй том хэрэгээ. Ер нь дэлхийн улс орнуудыг хараад байхад үндэсний зан чанар нь сайн хүмүүс дайдаж, байлдаж, газар нутгаа өргөн тэлж сайн явдаг том гүрнүүд. Харин хятад улсын хувьд бол хонь зан чанарч байгаа, монголчуудаас бас жоохон ч гэсэн өвлөж авсан чон занч байдаг. Харин тэр чон зан чанар нь давмгаалаад ирэхээрээ л хятад улс хөгжиж, цэцгэлж, газар нутгаа тэлдэг байсан. Тэр хоёр ин ярьсаар бэлтгэрнийхээ үүрэнд хурж ирдэг. Нүх нь яг л хിവэрэ байсан бөгөөд Чинчэн Бээжингээс авчирсан амтд хяамаа гаргаж ирж урд нь тавиад арц хүч хасаж залбирч суулаа. Мөн бэлэг өвгөний уух дуртай байсан арц архийг тойруулан асгаж сэтгэлээ онгойлгох гээд тэр архинаас нөөрөө уутал буруу хоолоогоор норч гахад цачиж нүднээс нулимс гардаг. Янко ч гэсэн сэтгэлийн тайтгаруулах гээд тайвширдаа анд минь Тэнгэр чамайг харж байгаа. Чиний нүглийг өршөөх байлгүй дээ гэж хэлдэг. Тэр хоёр яриагаа цааш нь үргэлжлүүлэн хятад улс монголчуудаас тэр чонын зан чанарыг өвлж хуулбарлаж аваад тэр үедээ маш хүчтэй байсан бөгөөд энэ бол хятадын оргил үе. Тэд газар нутгаа тэлж томсгосон. Харин монголчууд хүннүү, түрэг, сямби гэх мэт 5 улс аймаг нийлж агаад хятад руу дайрсан. Тэр нь ёстой л нэг хоттой хонин дотор чон зугаацж байгаа юм шиг л дур зоргоор авирлж исэн. Монголчууд эртний хүмүүсийг аягүй бүдүүлэг, танхаа, харгиц хэрцгий байсан гэдэг. Гэхдээ энэ чонон сүлд гэдэг чинь өөрөө чоныг зан чанарыг сурсан том нэг үзэл суртал санаа байгаад байгаамаа гэж хэлдэг. Хятадуудын чонон сүлд гэдэг санааг дээдэлж ахтаа л хүчтэй байсан. Гэвч цаг хугацааны ихээр буцаал газар тариалангаа эрхэлж нөгөө хонин зан шиг намуухан, даруухан, төлөв номоо зан сууснаа хятадын одоо сул талаа гэж ярьдаг. Гэтэл монголчууд харгис хэрцгий, дайн дөхүүл, буян зол гэж үздэг. Өвчнөр орондоо үхэх юм бол нүгэл гэж тооцдог. Тийм улсууд чинь дайчин, бадрангуй бусдыгаа манлайлж эзлэн түрэмгийлэх нь аргагүй шүү дээ гэж ярьдаг. Мөн хятад, монгол хоёр хоорондоо цус холилдсон. Тан улсад байсан хаттууд нь ер нь сямби гаралтай хүмүүс. Сямби бол монголчууд шүү дээ. Түүхийн турш тал нутгал хятад үндэстэнд тоо томшгүй олон эрэлхэг, жанчин, шалгарсан хаад ноёдыг бэлтгэн гаргадаг байсан. Чинчэн цааш нь өгүүлж Монголын 120 мянган морд цэрэг Европ Азийг хөндлөн гулд байлдан эзэлсний үндсэн 2 шалтгаан байдаг. Нэгт нь монголчууд бол дэлхий дээр чонон сүлдээ үнэн сэтгэлээсээ сүслэн дээдэлж чоныг өөрсдийн үндэсний шүтээн өвөг дээдс дайны сахиулсан тал нутгийг хамгаалагч юм үзсээр ирсэн. Тухайн үед дэлхий дээр газар нутгаараа хамгийн том 2 улс байсан. Нэг нь Монгол, хоёр дахь нь Ром. Ромчууд ч гэсэн чоныг шүтдэг байсан. Тэгэхээр чоныг дээдлэн шүтдэг байсан энэхүү жишээ чонын үзэл санаа хичнээн агуу их үүрэг нөлөөтэй болохыг билээхэн харуулсан биш үү? Тэд ийхүү ярьсаа сүүлдээ манж руу ордог. Манж хятад улсыг ч эзэлж исэн, Монгол улсыг ч эзэлж исэн. Хонь зан чанар, чон зан чанар, нүүдэлчин болон тариаланчуудын давуу болон сул талыг маш сайн харсан улс гэж үздэг.
Жишээ нь манжууд монголчуудаа ураг барилдахыг бүх талаар дэмждэг атлаа манж хятад хүмүүс гэрлэхийг цаазлан хориглосон журам гаргасан. Энэ нь чонын аран шиг цус махандаа шингээж хонь аран шиг биендээ оруулахгүй гэсэн нарийн санаа байдаг. Улс орон даяар дайн байлдааны гав яг ихэд эрхэмлдэг байсан бөгөөд чонын аран шиг хадгалахад их тустай байсан мэдээч. Манж нарыг гол цөмөө болгож Монгол төвд зэрэг бусад нүүдэлчин лүгээ холбоотны харилцаа тогтоох хүн ам олонтой хань үндэстнийг ноёрхох үйл хэрэгтэй ашиглаж ирсэн. Хань үндэстний ямар ч өрсөлдөөнгүй угсаа залгамжлах маягаар хаан ширээнд залрах тогтолцоог хаалж ширүүн өрсөлдөөний явцад эрдэм чадал хэдийдсэн нэг хаанд өргөмжилдэг болсон. Мөн хятадууд яагаад монголчууд чоныг шүтэж дахтыг ойлгохгүй. Чонон сүлдгээд идэг тэр нь яг ямар үзэл санаа агуулгыг хүмүүс ойлгохгүй. Тэгвэл тэр юу вэ хэмээвээс эрхэм баян үед омгшин хөөрөхгүй, ядуу зүдүү цагт зориг мохохгүй, эрх сүртний өмнө үл автаж өөрийгөө тасралтгүй төвлөржүүлэх нь жинхэнэ сайн хүмүүний ёсон мөн гэсэн үг юм. Энэ бол үүндээ чонон сүлдийн үзэл санаа. Тэр хоёр маш их зүйлийг ярьсаар л Чинчэн чонын аран шин сул дорой үндэстэн хизээч ардчлалыг сонгон түүнийг хэрэгжүүлж чадахгүй. Үнэн хэрэг дээрээ ардчлал гэдэг бол хүчрхэг үндэстнүүд ноёрхогчдыг эсэргүүцэн үн хаялцсан наймаалтсны үр дүн юм шүү дээ. Сурсан юмыг сураар боож болдгоо гэлцдэг. Хэрвээ үндэстний ахуй гис өөрчлөх бөгөөс үндэстний зан аран шиг өөрчлөн гэдэг бүтшгүй хэрэг байж таарна. Одоо манай улсад өрнөж байгаа өөрчлөлт шинжилтийн үйл явц нь угтаа үндэсний ахуйг өөрчилж байгаа хэрэг юм шүү дээ. Энэхүү өөрчлөлт шинжилт нь одоо эргэлт буцалтгүй боллоо. Зан аран шингийн хувьд дүрслэн өгүүлвээс Янхуагийн чон, Сүв тангийн чон, газар тариалангийн ахуй нөлөөгөөр Хуасянгийн хонь болон хуурсан. Янко дахиж юм асуух гэтэл Чинчэн. За хоёулаа одоо явъя дөө гэнэ. Тэр хоёр явах гэсэн ч бэлтгэрнийхээ үрээс салж чаддгүй. Чинчэн би чам дээр удахгүй эргэж ирнэ бэлтгэрний үрээ гэж дотроо шивнэдэг. Янко хоёулаа энийг сайхан мөнхлөөд самбар босгоо тавьчих юмсан да гэхэд хүн амьт их болцсон газар ч хоёулаа самбар тавиад идэр гисгээхгүй байлгүй дээ. Айгүй бол манай бэлтгэрний минь үрийг нүхийг ухаж түнхөөд оролдоод тайчна гэдэг. Тэр хэд Бээжин рүүгээ буцаж 2002 оны хавар Бат Галсмаа 2 олон буулаг 80% зүлжчихлөө. Одоо малуудыг хашаанд хийж тижээдэг боллоо гэж хэлэхэд Чинчэнд үнэхээр хийх үг болцсонгүй. Чинчэн компьютерийн цонхны өмнө зогсоод умард зүгийг удтал ширтэж чонон сүрэг түүхийн ухчаанд бүдгэрч тал нутаг дурсамж төдийхөн чинээ болон хоцроод нүүдэлчний соёл иргэн шилж бүр мөсөн замхран алга болж байна. Тэрч бай тухай Монгол талын чонон сүргийг өвөр Монгол дахь сүүлчийн уулмал Эрдэнэс улбаатай бэлтгэрний үүрэн хүртэл шар түүрэнд дайрагдан үгүй болох цаг хаяанд тулан ирсэн нь энэ ажгүй. За энэ хүрээд чонон сүлд гэдэг ном маань ингээд дуусж байгаа. Тэгээд энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа. Та бүхэн лайк, subscribe дарж намайг дэмжээрэй. Баяртай.